Сайн байцгаана уу? Сэтгэл хөдлөгч нэ. За би та бүхэндээ өнөөдөр ямар мессеж сонсох ёстой вэ? Тэрийг чинь хэлж өгөх гэж байна. За би эдүү үзэр гарсан тэрнээс нэг суулнаа. За би бэлдээгүй байгаа учраас урьдчил хөзрүүдээ гаргаагүй байгаа учраас хөзрөө гаргах жоохон цаг орж шүү. За эдрийгээ түр олдуулчих. За 3 үзээ гаргачлаа. За юун түрүүнд би энэ өнөөдрийн видеог үзэж байгаа хүмүүсийн ихэнх хувь нь ямар нэгэн зүйлийг шийдчихсэн, ямар нэгэн зүйл өөрийнхөө нь болчихсон, бас тийм маш тийм хүчтэй, маш тийм зорилгынхаа төлөө зорилгынхаа араас явдаг тийм хүчтэй хүмүүс байна гэж харж байна. За дараагийнх дээр нь юу гарсан бэ гэхээр хийж байгаа зүйлдээ өөрийнхөө чадраас гадна өөрийнхөө сэтгэлийг, өөрийнхөө мэдрэмжийг бас хоёуланг нь маш сайхан хослуулж хийж чаддаг хүн байна. За ингэснийхаа хүчээр бас өөрийнхөө хүрнэ гэсэн тийм зорилгодоо хүрч чаддаг тийм хүчтэй хүмүүс байна гэж харж байна. За эндээс юу гарсан мэн харъя. За энэ бол хүчтэй байдлыг чинь харуулж байна. Маш хүчтэй. Өөрийнхөө зүн мэдрэмжээс гадна түрүүний яг хэлснээр өөрийнхөө чадварт бас итгэдэг тийм гайхалтай хүмүүс байна гэдгийг баталж гарч ирсэн байна. За энэ видеог үзэж байгаа зарим хүмүүсийн хувьд анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр ямар нэгэн хийх гэсэн зүйлээ эсвэл шийдвэр гаргах гээд ингэч болоо тэгчих болов гэж өөрийгөө бас жоохон хойшин цутаад байгаа болгоомжлсон энэ эрхтэй тийм хүмүүсээс харагдаж байна. За тэр хүмүүс юуг зөвлөх вэ гэхээр эрсдэлтэй алхам хийхэд бол буруудахгүй. Яагаад гэвэл эхний гарсан тэр хөзрүүд бол маш амжилттай байж чадна гэдэг чинь баталж бас энэс дараагийнх дээр нь бас гарч ирсэн. Тийм учраас өөрийнхөө болгоомжлсон бодлоодоос олж өөрийнхөө хийх ёстой зүйлийг битгий хойшлуулаарай гэж хэлмээр байна. За мэдээж энэ видеог өөр хүмүүс үзэж байгаа учраас аль нь яг өөрчлөсөн байна. Тэрийг
сонгож авч бусдыг нь орхих хэрэгтэй. За зарим хүмүүсийн хувьд бол хайр сэтгэлтэй холбоотой зүйл нь магадгүй ганц бие бол хин нэгэнтэй уулзрах хэрэг аль хэдийн нөхөр юм уу найз залуу найз хүүхэнтэй байх юм бол хайр сэтгэлийн байдал нь улам бэхжиж, улам сайхан цэцэглэж, улам сайхан өргөжих болно гэж гарч ирж байна. За гайхалтай зүйл нь юу гэсэн бэ гэхээр энэ бол хоёулаа маш хүчтэй үзэг гарсан. Энэ түрүүний эхэлж гаргасан үзрүүдийг бас баталсан байна. За энэ бол өөрийнхөө хүссэн мөрөөдсөн зүйлдээ бол хүрч чадах болно. Нэг л өдөр хүрээд би энэ зүйлийг л хүлээж исэн, өөрийнх нь бодсон энэ зүйлээ ерөөсөө орхиогүй тууштай явж агаад үр дүнд нь хүрлээ гэж санаа амарсан байдал амьдрал чинь орж ирэх болно. Магадгүй одооноос эхлээд хийх юм бол миний харж байгаагаар хаврын цагт биелэх магадaltaй харагдаж байна. За тэгээд тэрнээс гадна дахиж хүчтэй зүйл юу гарч ирсэн юу харагдсан байг надад тэгэхээр энэ хоёроос амьдрал чинь мэдээж эрэг сайхан өөрчлөлт орох болно. Шин сайхан зүйлийг хийж бүтээх болно гэж гарч ирж байна. За энэ видеог үзэж байгаа зарим хүмүүсийн хувьд бас зорилготой хүрэхэд өнөөдрийн мессежүүд бол нэлийн зорилго төлөвлөгөөтэй холбоотой зүйлүүд гарч ирсэн байна. Зорилготой хүрэхэд яг ямар зүйлүүд өөрийг чинь хойшинцтаад байна. Ямар зүйл чи өөрөө илүү сатаараад байна. Тэрэндээ анхаарах хэрэгтэй гэж байна. За дараагийнх дээр нь яг хамгийн эхэлж гаргасан өөрийн чинь энэ видеог үзэж байгаа хүмүүсийн бараг ихэнх хүмүүсийн зүүн мэдрэмж нь маш сайн гэж байна. Тийм учраас өөрийнхөө зөнгөөрөө мэдээж шийдвэр гаргаж дээрэс нь юу хийх яах ёстойгоо өөрөө мэдэж байгаа гэж гарч ирж байна. За энэ видеог үзэж байгаа зарим хүмүүсийн хувьд эрүүл мэнд нь хэцүү байвал эсвэл сэтгэл санааны байдал нь хэцүү байвал аль нь эдгэрэх болно гэдэг баталгааг өгч байна. За тэгээд энэ гайхалтай хүчтэй энергитэй хүмүүс маань бас их сүнслэг хүмүүс гэж гарсан. Тийм учраас ерөөлн ч гэсэн маш сүнслэг гарсан байна. За хэрвээ энэ мессежүүд өөр чинь таарсан бол комент хэсэгт миний сүнслэг байдал надад хүчээр ирэхгүй. Бүгд урсгалаараа орж ирдэг гэдэг тийм ерөөлийг